Сайн байцгаана уу, сайхан амарцгааж байна уу? Эрхэм мэрэгэн үзэгчдийн энэ үдшийн түмэн амар амгалан айлтган мэндэж илье. Монгол өв соёл нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг бид монголчуудаас дэлхийн соёлт хүн төрөлхтөнд өргөсөн агуу гайхамшигын нэгэн цээжин баримтагт их жангар туульсын тухайд үзүүлж өгүүлэх гэж байна. Таалал оршуултгаа наашаас уцгаа үзэгчтэй. Тэгэхээр монголчуудын аман болоод бичгийн дурсгалын 3 их ноён оргил байдаг. Энэ бол алдарт Гэсэр жангарын туйл, түнчлэн Монголын нууц товчоо хэмээх хөлгөн судраг үлгээ. Жангар туйл, Гэсэр туйл бол монголчуудаас тэдний оюун санаанаас үүсэж магадгүй дээд тэнгэрээс тэдэнд бидэнд шивнсэн агуу их бэлэг, агуу их бэлэг байж болох юм а гэдэгтээ олон эрдэмтэд санал нийлдэг. Дэлхийн соёлтой уншигчид, дэлхийн соёл хүн төрөлхтөнд Оросууд одоо Игорь хорооны Туужаан, Францууд Орландо Баатрын дууллаан, за эртний энтгэгчүүд Рамаянагаан, Ромчууд Илиада Одиссеян дэлхийд хосгүй цор ганц гэж өргөмжилж өөрийнх нь байр суурийг хүн төрөлхтний аюулын санд хэдийнэ эзлүүлсэн байдаг. Тэгвэл бараг нэг бүрийн 7-8 хоног сарж хайлж болох зөвхөн амаар уламжилсан Гэсэр жангар тэргүүтэн энэ туйлс бол дээд дурдсан гайхалтай бүтээлүүдээс дутхааргүйгээр барахгүй энэ зэрэгцэх аман уламжлалаар гэдэг утгаараа бол илүүч харах тухайд бол эрдэмтэд хэдийнэ санал нэгдээд байгаа билээ. Ийм гайхалтай сайхан өв сангийнхан дэрэгдүүр бид дугаа өнгөрч харин ямар нэгэн хөнгөн аахар шахар зүйлүүдийг шүтгэн илүүцэх хэрэг гэж бодно. Тэмцээс уран бүтээлчид бидний сэтгэл зүрхийг эзэмдэн байсан жангар туйлаан телевизийн бүтээл болгож хэрэгжүүлэх нэгэн их аяны замд гарсан юм. Найруулагч Баатрын Нэмхүү, зураглаач Нэм дугарын алж жаргал миний бие тэргүүтэй ийм 3 хүн жангарын аянд мордож баруун иш бүгд найрамд хаттардуулсан Шинжаан угарын ойртой цэцхорн алдарт тэнгэр буюу Тяншааны нурууг давж үхлийн цол Таклама хааны наан очиж нарийн чанд шалгалт хоримтой энэ нутагт бараг л нүдшүдэн татуулах нь холгүй явж тэнд жангарын бүлгүүдийг туйлчаар хайлуулан бичиж авч заам цаашиж баруун өмнөш Оросын нутаг алдарт Уралын нурууг давж ижил зайрын нутагт очиж халимгийн алдартай сайхан туйлч цагаан зам тэргүүтэн олон сайхан туйлчдыг бүтээлийг хальснаа болгож авсан юм а. Ийхүү халимгийн жангарын 40 бүлэг, Шинжаан угарын 70 бүлэг, за Монгол улсынхаа хэд хэдэн туйлчдын бүтээлүүдийг хийж авснаа гаргаж түмэн олон үзэгчтэй хүргэсэн жангар гэдэг төслийн хүрээнд хийсэн ажил маань нэгэнт одоо Монголын ард түмний өмч болжээ. Жангар туйлыг бид жангарчтаас, удам залгаж авсан жангарчтаас, за түнчлэн шинээр суралцж байгаа жангарчтаас бичиж авахтаа ямар нэгэн гоёлж гангалах, уран сайхны байдал оруулахыг хичээгээгүй. Ямар л яаж л хайлдгүй, ямар хөгжмийн зэмсэгтэй хайлдгүй тэр л хэвээр нь бичиж авсан. Бид бичиж авч бүтээл болгож үлдээсэн нэг маань магадгүй хамгийн үнэнч, хамгийн шударга шүүгч он цаг шүүгнэ гэдэгт бид итгэлтэй байдаг. Нүүдэлчдийн дотроос Дундад Азийн хасгууд алфа машин тойлоо,
За Киргизүүд манай улсын туйлаа мөн гайхалтай гэж хадгалдаг, баярлдаг, уламжилдаг, зарладаг. Гэхэд телевизийн бүтээл болгож амжсан нь 2 алхмын цаана алхажээ гэж хойвдан омогшин бардаж яваа да. За ингээд Жангарын туйлын араас явсан тэр он цагуудыг нэхэнд орсож та бүхэндээ товчхон үзүүлээе. Hörlinder haramang senot kolol çiglödedele yovgen nadender haram Derdin dolatadi tuta jangırı hırtadi Hümne kildi şürütadi kündü savri küştedi Aldır bogda jangırahın kuçun grubunu duğup alat Bayın ulan arzın süre beredesin saktın Aldır jangır tanlayın qurbolun ergen narşan haran oğlum sıygan Askan oğlum kellemden Takıl inçin açıgın nelay Tansı bombenci çillüzün aldır hanna kövün Ergen sartaq edək dalan sutqalanday Enderman xan sağan olun davtlaq şomrundara За тэгэхээр Цээжин баримтагт хөлгөнийг туул Жангарыг одоо жирийн уран бүтээлч бид нар бас сонирхож, шохоорхож, Жангараар өвчилж ингэж ямар ч байсан телевизийн бүтээл болгосон бол эрдэмтэн судлаачд маань бас үе үеийн сайхан мэргэд энэ агуйг туулийг бас судалж зорвуулж илж одоо аюуны санд нэмэрлсэн байх юм аа. Дөрөв удаагийн шагналцсан нэмэлт сургууль бас сонирхон судалж байсан байна. Дөгөр сөрөн гэж доктор байлаа. Дөгөр сөрөн багш одоо хэд хэдэн ном бат бүтээл болгож гаргасан байдаг. Тэгэхээр олон сайхан судлаачдын дотроос, олон сайхан эрдэмт мэргэдийн дотроос бид одоо соёлын сургуулийн багш соёл судалгааны ухааны доктор Юндан Баттайгаа ярилцаж байна. Тэгэхээр Жангарыг та хэдийнээс яаж сонирхон судлах болов? Та бүгдийн хийж байгаа зам морьч юм юу вэ да? Ол зомог юу вэ? Өв судлаач учраас тэр өвлөгчдийн тэр талаас нь бол Жангарын төвлөг аргагүй л одоо судлахаас сонирхоос өөргөө. Өөрөөр хэлбэл жангарчдыг гэсэн. Жангарчд гэдэг бол энэ туйлыг амьдаар нь авч явж байгаа. Тэр хүмүүс учраас. Тэгээд ихэнх одоо том туйлууд чинь бол тэр одоо яриад байгаа Махабрата Рамаяна ч ануу энэ олон газрын эсвэл одоо Игрэ хорооны тууж гэд бисрэгхэн тэр Орсын эднэр бол бичгийн дурсгал болоод бүр ингээд мөнгөчөд зандарсан байна. Тэгэд манай Жангар бол Гэсэр Жангар бол амьд уламжил нь явж байгаа учраас зайлшгүй өвлөгчтэй холбоотой. Энэ бол нэг ном бат болгож гаргаад ингээл бол энэс хаашин ч хөдөлгөж болохгүй гэсэн асуудал. Энд чинь өвлөгч болгоны өөрийнх нь уран сэтгэмж, өвлөгч болгоны өмнөөсөө уламжилж авсан тэр одоо олон тэр уран сэтгэмж зохиомж бүх юм энд явж байгаа учраас өвлөгч болгоноор баяжиж байдаг бас. Тийм жангарч болгоноор баяжиж байдаг учраас амьд уламжил. Тийм учраас энэ одоо Жангар бол мөнхийн гэж хэлж болохоор цаашдаа жандар. Хэрвээ ингээл царцчих юм бол цаг үетэй хамт ингээл яах юм мөзөө эзэмэр шиг болоод байна. Нөгөө амьдлаг шинжэн наал болоо. Өвлөгч тэр хэдэн жангарч тэр олон газраараа явж газрын өвлөгч шинжаанд байгаа халимаг торгуудад байж байгаа. Тэр олон газраа туулж манай одоо алах туулчдын дунд байгаа ойрдод байгаа энэ жангарчд маань бол цаг үеийг бас нэг одоо мөнхөлж энэ өв бол ийм төвшөнд 21-р зууны их нэм байж байгаа гэдгийг мөнхөлж үлдээж байгаа. Nelbi sorrada ulçe sorrada ulgecel kellet Hövle bassan hadagan hoptul zuladı Mekke bassan gesse Mekkel zödet Mekkel zöden kılın lamma Bugüten angıl zulun urbattar uladıllı Derin topla devin ve bilginler Dessil çattuğunlar tek 19-20 дугаар зууны бүр өнгөрсөн зууны урдчил 19-20 дугаар зууны одоо заагдараас энэ Герман, Орос, Польш эрдэмтэд энэ Жангар туйлыг хэвлэх, орчуулах, судлах ажлыг хийсэн. Ингэснээр сая
Монгол судлал гэдэг шинжлэх ухааны шин салбарын суурийг жангар судлал эхлүүлсэн. Жангараас эхэлдэг чинь. Жангар гэсэн судлал. Тэгээ миний лаптопыг мэдж байгаагаар 19-р зууны төгсгөлөөр 20-р зууны хэр юм Оросын алдартай эрдэмтэн Котвич за халимгийн алдартай туульч Элен Авлагаас бичиж аваад шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан гэж хэлдэг. Тийм дээ. Тэгдэр тэр чинь бол ертөнцийн анхааралд ингээд толиулаад монголчууд гэдэг чинь ийм туйлын одоо агуу хөвтэй ард юм аа гэдэг. Тэгээд Монголыг сонирх. Ер нь Монгол судлал бол эхлэл нь бол аман зохиол төдрөө туйлаас эхэлсэн гэж үзэж болох юм аа. Тэгээд энийг хэвлүүлэх ажил, судлах ажил яагаад ингэж одоо эрчимтэй олон янзын хувилбар гараад байгаагүй бол жангар туйлч нь өөрөө чуулбар одоо туйлын болохоор цамрлаг туйлын болохоор тусдаа өөрийн зохиомжтой жангар гэдэг нэг баатар улаан шугам нь бол холбоод яваад байна. Тэгэл бусад 12 баатрын тэрэл дайснаа дарсан дархан Соломонд улсын ялсан ялагдсан бүх үйл явдал ингээд цувралаар маш их хэлбэрээр төгсөн чинь нөлөөн дунд үеийн хэлбэр нөлөөн сүүлийн үеийн хэлбэрээр ингээд энэ бол бүр одоо байн вайжигдж явах юм зүйл учраас жангар судлал Монгол хүн байсан зах жангар одоо байн жангар байсан зах жангар судлал мөнх байна л гэдэг. Тэрний дунд одоо та бүхэн бас нэг одоо буян үйлдсэн юм байна л гэж бодож штэ. Улын чиннан доцул көкө қалзындан көтлен чинна хары тошу эмеләнні тоқатыл жерін сарын нарысар. Тэр нэнд энэ хэвлүүлэх ажлыг бол үрсрэнгуй, цагтсрэнгуй шинжлэх ухааны томчул дээрээс нь манай цэндийн дамжуулсрангуй 5 бүлгийн яг нөгөө Монголын нууц товчоог одоо орчин цагийн хэлгэнд оруулаад илүү уран яруу ойлгомжтой болоод ийм маягаар 5 бүлгийн найруулж эхэлж ирсэн байдаг. Тэгэхээр энэнд бол туульч хүн зохиолч яруу найрагч хүртэл энэнд өөрийн хувь нэмээр оруулах хэрэгтэй. Орчин цагийн хэлээр нууц товчоо гаргаснаар манай төдөв онж хэлсэн шүү дээ. Ингэснээр Монголын нууц товчоо ил товчоо болоод монголчууд 100 жилээр ойрцсон гэж байна. Ийм юм бас хэрэгтэй. Эндээ дараагийн нэг одоо том одоо нэг буян бол бас энэ тангадын гас гэдэг хүн байна. Одоо эхлэлтэй, өрнөлттэй, үйл явдлынх нь оргил, тайлалтай ийм зохиомжлоод тэгээд энэ туйлын нөгөө цомрлог шинжийг бүрэн хадгалаад амин сүнсийг хадгалаад дээрэс нь одоо үгийн ухааны бяр нэмжээд ингээд хийсэн. Тэгээ тэрийг монхор галсан зохиов гэж юусоо бичээгүй. Монгол жангарыг одоо хэцлэн хэлэх вэ гэж. Тэгээд энэ чинь олон жил цуглуулсан байна. Олон хувилбаруудыг авч үзсэн байна. Энэ мэтлэнгээр энэ туйлд бол амьдлаг хандах хэрэгтэй. Энэ Монголын нууц товчийг зохиосон автор нэр олддоггүй шиг тангадын галсан гол нэрээ тавихгүй байна гэдэг чинь төрөл юм. Солих ухааны нөгөө Монгол ухааны гайхамшиг шүү дээ. Тэгээд энэ бол халимаг торгуудын төдөг хамаг Монголын нийт монголчуудын одоо бүтээл юм шүү гэдгийг бас давхар баталж харуулж байгаа. Тэгэхэд одооноос 30 жилийн өмнө бас одоо дэгэ хөөгийн Сурья гэж Ахмад зохиол Хавалтай аймагт ажиллаж байсан. Аман зохиол цуглал судлуулдаг Ахмад багш маш олон төрлийн ажил хийж байсан. Ахмад дайчин хүн бас цуглуулсан байгаа юм да. Харамсалтай тэрийг хэвлүүлж чадлагнаас орсны үр хүүхдүүд нэх буянтай. Сая бас жангар гэдэг. Жангар маш олон хувилбартай. Маш олон хүний бүтээл мөнхөө юм чинь олон хувилбараар байх тусмаа сайн гэж би бодож байна. Халимгийн судлаач доктор Цагаан Силеева нэг удаа хэлсэн байна лээ. Угтаа жангарч гэж байдаг, уггүй жангарч гэж байдаг гэдэг байгаа. Тэгээ угтаа жангарч гэдэг нь бол юу гэдгийг ихтэй дээд тэнгэрээс сонсоод хайлж байгаа ба тийм сэтгэл төрдөг гэж байна лээ. Тэрнийг бид одоо телевизийн бүтээл болгож явахдаа мэдсэн. Одоо нэг жангарч ингээд сайхан жангаар хайлал явж одоо телевизийн ажил чи хэцүү шүү дээ. Хайлц дуусч болно. Эсвэл цаагуурны хүүхдүүд аргагүй зогсоох хэрэг болно. Тэг зогсооход их дургу. Тэгээд за уушлаа зогсчоо дахиад хайлаараа залгаад яваарах тэр залгасан хэсгээс явж чаддаггүй байхгүй. Нилийн урдаас бодж байгаа царайс хачин болж байгаа. Тэгэл явж тэгэл залгаад цаашаа хайлахдаа эхний хэлсэн үгээ бас хэлэхгүй. А тэгтээ утгын огт алдагдахгүй ингээд явж байгаа. Энэ соёлын бит бүсүү гэдэг дотроо тэр аман уламжлал юу их хэл тэгээ дээр нь төрөнтэй холбоотой аман уламжлал гэж маш одоо угийн уг үндсэн юм байгаа юм л да. Тэгээ энэ дотроо хамгийн агуу нь одоо ам зохиолын бүх хэлбэрийг дотор агуулсан туйл. Тэр туйлчд болон онгодоо орохдоо тэнд
үлэг хэсгүүд нэмэгдээд ингээд агуу их одоо ийм том жангар гэдэг одоо юм юу. Тэгэхээр тэр манайхны тэдгэр зүүн эдгэр зүүн гэдэг бол нэлээд бас судлаатай хоо одоо 5 4-р зуунаас 5 дугаар зуун 6 дугаар зуун гэж ярьдаг юм байл. За их баярлалаа урилгын маань хүлээн авч хөрөлдсөн ирж Жангар туйлын онцлогийн тухай, түүний гайхамшигын тухай манай үзэгчтэй хөөрөнсөн танд баярлалаа. Ингээд Тагцуул хааны үлдэл Тансаг бомб хааны ач Үйзэн Алдар хааны үеийн чин Жангарын тууж оршваа гэж одоо алах даяартай хэлдэг. Энэ гайхалтай хөлгөн их баатардаг туйлс цагийн цагт өрийн үргэлжид мөнх байтугай түүнийг судлан сурвалжилдаг, сонсон бахархдаг Монгол түмэн үзэгч эрдэмтэн судлаачид маань мөнх байх болтугай. Таны эрдэм судлалын ажил ихийн их амжилт хүсье. Баярлалаа. Цээжин баримтагт их хөлгөн туйл Жангарын тухай үзүүлж өгүүлж байгаа нэвтрүүлэг маань өргөлжиж байна эрхэм хүнд үзэгчтэй. Уран бүтээлчид энэ агуу бүтээлээр бүтээлийн туурвж эрдэмтэн судлаачид номоо бичиж байгаа бол жирийн ард иргэд Жангартаан, туйлдаан, соёлдаан үнэнч бидний үе үеийн өтгөс өдгөөгийн залуучууд бас энэ гайхалтай бүтээлийг сонирхсоор, судалсаар, туурвсаар, баяжуулсаар байна. Тэрний нэгэн жишээ болсон 3 эрхэм хүний бие үзэгч тав хүнтэйгэн өнөөдөр уулзуулъя. Миний баруун гар талд зураач Бат Эрдэнэ сууж байна. Зүүн гар талд маань залуу туйлч бас их туйлчийн удмын Баатар Жав маань сууж байна. За тэнд Наран хөө гэж ийм залуу сууж байна. Ямар учиртай яадаг асууддгийг би одооход аавгтай тайлбарлая. Тэгэхээр хуучнаар Засагтаан аймгийн Засагтааны хошууны ард Дэгээг хүүгийн Сурья гэж сайхан өтгөс. Монгол Улсын хөдөлмөрийн баатар доктор Лодонгийн төдвийн хэлснээр нисэгч, зохиолч, багш, удирдагч, судлаач гэсэн ийм 5 чадварыг зэрэг эзэмшсэн эрхэм хүн. Өсвөр наснаас өтөл өндөр насыг зооглон Жангарын туужийг, эсрийн туужийг туйлдаг. Сонирхон судлаж, эмхтгэж, нэгэн цуваанд оруулж энэ цомрлог бүтээл гэдэг утгыг хадгалж өдгөөгийн өдрийг хүрсэн байна. Тэгэхээр түүний Сурьягван том охины том хүү, Наран хүү өнөөдөр өвгийнхөө энэ өвийг Жангартай холбогдсон бүтээл туурвлын дээжийг манай нэвтрүүлэгт тавцарсан байна. За зураач Бат Эрдэнэ Сурьягван энэ бүх үеийн туршид цуглуулсан өв соёлыг Жангарын судлалын бүтээлүүдийг нэгтгэхэд Жангар гэж ийм сайхан номыг зураач хүнийхээ үүднээс дархан хүн борхуу хаантай гэчээр дархан хүнийхээ үүднээс бүтээж мөнхөлсөн байна. Монголчууд номод ямар гайхалтай хандгийг нэг жишээ бол энд яваад байгаа. Жишээ нь 9 эрдээр бичигдсэн сударч гэдэг юм уу? Эсвэл одоо алтан дээр мөнгөөр шарсан одоо том бүтээлүүдийг монголчууд хийхдээ энэ ном тандах хандлага хийгээд номыг хүндэтгэх үзэл мөн номын утга чанарыг шингээснээ төмөн голондоо хүрэх сэтгэл байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Тэгэхээр Наран хүүгээс эхлэх нь зөв болов уу гэж бодож байна. Өвөө нь энэ гайхалтай бүтээлийг яаж судалдаг байв? Чи бол өвөөгийн дэргэд өссөн өвөөгийн хүүхэд юм байна тийм ээ? 2 настайдаа өвөө дээрээ очиж өвгийнхаа дэргэд өссөн. Тэр үед өвөө маань Гоолтай аймгийн Гуйлын суманд усны барилгаж ус системийн тэр конторынхын дарга хийж байсан. Тэр одоо баруун таван аймгийг жинхэнэ усжуулж байсан. Ховд, Гоолтай, Баян онгор, Завхан гэдэг говуудыг усж байсан. Тэнд одоо конторын дарга хийж байсан. Би бол 2 настай байхдаа тэнд очиж жинхэнэ Гуйлынгийн хүүхэд шороон дээр тоглож өссөн. Гуйлынгийн совыг татцсан. Гуйлынгийн совгт нь бас шунгаж өслөө. За. 2 настай гэдэг чинь Жангарын туйлын хоёр төвлөрт хэлэхдээ эрхэн хөмстэйдан гэж байна. 2 настай хүүхдийг хөмстэй гэж байна. За. Жангар туйлын тухай бол одоо өвөөс минь одоо 86 онд бичиж дуусгаад гараараа цохоод бишин машинаар цохоод тэгээ хэвлүүлэхээр одоо энэ хил зохиолын үрээлэн лөө илгээсэн байдаг. Нэг өсөндө гар бичвэрийн наан чинь байна тийм үү? Энэ бол одоо яг нөгөө бичгийн машинаар цохоод илгээхэд бэлэн болгоод илгээсэн. Одоо хэвлэл бэлтгэсэн их нь байна. 85 ондоо юм уу 86 ондоо урж илтэн тэр дүүр сурангаан Жангар хэвлэгдэхэр болоод нөгөө төлөвлөгөөнд орсон байж. Энэ үүднээсээ нөгөө Жангар зохиол маань хэвлэгдэхгүй одоо уран зохиолын зохиолчдын эвлэлийн хороолоо шилжүүлээч. Одоо хэвлэгдэх номын төлөвлөгөөнд орсонгүй. Давхцсан гэж. Нэр давхцсан учраас
гээд хойшлогдсон байна. Тэгээд тухайн үедээ тэгж хойшлогдоод 90 он гараад арчлал эхэллээ. Ингэж дарагдаж явсаар байгаа энэ 2000-аад оны эхээр одоо өөрөөр 2001 онд би анх өөрийнхөө гар дээр авчихсан үеийн цагаалал. Тэгээд тэвлэг санаатай нэлийн бас оролцсон. Бас бич компьютер шивж оруулчаад яаж хийвлэх үү гэдээсэн. Тэгээд юм цагтаа байдаг, цагтаа л гарах хэрэгтэй байдаг юм. Тий. Жамаа юм жамаараа. Тэг бүтгэх ёстой юм тэгэл цаг нь болохоор аяндаа бүтдэг. Бүтгэх учиргүй юм бол одоо хичнээн сайхан зүтгээд бас бүтлэн муутай байдаг тийм удаа бай. Одоо 2001 оноос хойш явсараад 2016 онт золгоод өвөгийн маань манай өвөө маань мэдлэгтэй 2 ихэр мэдлсэн. За. Тэгээ нөгөө ихрээс нь болохоор бас Адя Сурья гэж. Адя Сурья гэж. Хоёлаа мэдлсэн. Тэгээд хоёлаа бичгийн нөгөө арын хүрээний тэнхимд бичих өсөх сураад. Хоёлаа багшийн сургуульд сураад. Тэгээ хоёлаа багш болоод анхнаас багаас явсан. Тэгээд өвөгийн ихэр маань болохоор Адя гэдэг хүн одоо Гоолтой аймгийн 1-р 10 жилийг бүр 7 жил болгож одоо түн сургууль болж эрэхт бас захирлаар нь ажиллаж байсан түүхтэй хүн байдаг. Өвөө маань тэр үед хотдоо яг л Улаанбаатар хотод багшийн сургуулаа дүүргээд үргэлжлүүлээд тэр үед одоо хоёулаа багш нар болцгоосон юм байна. Багш нар болцгоосон. Эвлийн төв оронд ажиллаад анхны пионерийн туслан байгуулад. Авалтаа. Үгүй Улаанбаатар. Улаанбаатар. Одоо Уу булан гэдэг энэ булангийн. Тэр анхны туслангийн байгуулад. Тэгээд тэрний дараа цэрэгт яваад нисгэгч болоод сүүлдээ 43 онд Оросын холбооны улс руу явж Сөнөг сонгоцны нисгэгчээр нисээд суралцаад тэгэхүүтээ үедээ магадгүй тэр загцруунгуудаа цуг нисгэгчийн сургууль явжсэн байна. Одоо энэ туйл судлаач одоо энэ Жангар туйл дээр нэлээд үйлчлсэн сургууль. Тэгээ эргэж ирснийхаа дараа 51 онд багшийн их сургуулийг байгуулагдсан, багшийн институтыг байгуулахад анхны хонхын зохиж түүхч мэрэгчлэр дахиж юмны ангадагч үе юм байна гэсэн юм тийм. Сураад тэгээд тэрийг төгснөхийн дараахан одоо нутг руу очиж одоо үндсэн. Одоо судалгаагаа хийгээд тэгээд дээрээс жагаан удирдах ажил хийгээд ажиллаа хийгээд. Соёлын сайхан намтар төгтэй хүн юм. Ялангуяа энэ бичиг соёлын ажил, бусад судалгааны ажлууд та эрдэмтэн судаачтай холбогдож байгаа зүйл нь юу байна? Ялгарх онцлог нь юу байд юм бол өвөгийн чинь одоо жангараас олсон гол олзыг та яв гэж боддог. Ерөнхийдөө өвийг авч явж байгаа хүний хувьд бол одоо би одоо хувийнхаа бодлоор юу гэж боддог гэхээр тэр шинэ одны гэрэл гэдэг дуртгал номондоо бичсэн мэт. 7 настай байхад хөршийн айлд маань тунтгар дархан туйл хайлав гэсэн дуртгал байна. Тэр дуртгалтай болохоор тэр Тусгай аймгийн хааны дархан хүн хуржиж тэдний торгонгон ширээж туйл айлж тэр айлын жаврыг үргэж тэдний одоо эхнэрийн ил аршилт нь туйлаар дамжуулж тийм дуртгал. Тэгээд 7 настайгаас хойш л одоо туйл гэж юу, ардын аман зохиол гэдэгт их л сэтгэл зүрхээ зориулж сурч одоо мэдсэн байгаа. Үнэхээр одоо Жангарын туйлд эхлэхдээ ч гэсэн одоо эрхэн хомстайдан одоо Мангас нутгаанд айлуулж 3 настайдаа гулжин их Мангас нутгаанд айлуул 4 настайдаа дөрдөн их Мангас нутгаанд айлуулж тэгэл одоо 5 настайдаа яадаг 10 зулаан хөлөгтэй хөл өргөн 50 шулмын үнцгийг засаж 7 настайдаа дордын 7 орны дор дуутай Жангар нэрээр цураад бол 7 настайгаас Жангараар амлаад тэгэл явсаар байгаа энэ судалгааны том бүтээл хийх хүртэл өвөөч нь одоо их хол замыг туулж Жангараа шүтэж Жангартаа уусаж ингэж бас нэг талдаа бас зохиогч эзнийх нэг нь болсон юм байна. Хоёулаа дахиад үргэлжлүүлээд ярилцсан. Тэгэхээр би Бат Эрдэнэ зураастайгаа ярилцъя гэж бодож байна. Сурьяа ухааны олон жилийн хөтөлбөр бүтээлийг ингээд ном болгоо хэвлээд гаргахад зураг авцсан дээр нь яаж ажиллав, юу анхаарав, ямар бэлэгдэл агуулв тийм үү? Тий. Ном маань бол ерөнхийдөө ингээд одоо бүх талаас нь харуулж болно л доо. Үзэгчдээс ингээ харангуут энэ хавцан дээр ингээд ийм төмөр тологдолтой. Тэгээд тоноглол нь одоо жишээлбэл ингээ бүх талаас харахад өнгө нь болохоор их сайхан юм улаан хүрэн өнгөтэй байж байгаа. Ерөнхийдөө Жангарын тэр туйл дотроо байж байгаа аран зэлзээр төлөв гээл те монголчуудын тэр улаан хүрэн ерөөсөө тэр нэг монголчуудын галд их чийдэг энэ их юун дээр туйлын дотроо болсон. Тэгээд туйлынхаа хавцан дээр байгаа энэ Жангар үгийн энэ одоо үг одоо дүрслэл энэ төр төрхэд бол маш удаан хугацаанд бас бяцлагсан л да. Тэгээд монголчуудын уламжилт одоо
бөөмөргөл шүтлэг тэгээ бурхны шашинтай холбоотой байдаг олон хэмжээстэй ертөнцүүдийн тухай ойлголтууд байгаа. Тэрнийхээ энэ дээд төв, дунд төв, доод төв гэсэн ерөөс энэ гурван энэ сансарлаг энэ юугаа бол ерөөс энэ бомблаа орон гэдэг энэ агуулгандаа шиг. Бомбын орон. Тийм явж бомб. Сэр сэлхтэй бороо та бомбын орон гэж. Тэгээд нэг доордын 7 твийг дараа тулсан дээдийн одоо нэр нь болсон цуун болсон шиг төлөв. Чангарын туйлын дээр туйлын дотор ингээд сайхан энэ орцсон. Тэгээд дотор одоо энэ зургнууд байж байгаа. Зургнууд баатруудын зураг. Эндээ бол ингээд энэ Соря настингийн маань энэ 100 жилийн хойд болж байгаа энэ сайхан ингээд өөрийнх нь хойч үедээ зориулж хэлсэн үг юм л да. Домогт улсын үлгий болсон. Даяар монголчуудын өв соёл үрийн үр дүн мөнхөд үргэлж гэлтэн төгөх болтугай гэдэг. Тэгээ энэ хүний их сайхан өөрөө ингээд хожим нь ингээд кассетын дотор өөрийнхөө бичлэгийг хүртэл үлдээсэн байж байгаа. Уур хийжсэн, тушуур хийжсэн. Тэгээд энэ хожимын нөгөө төрөл бүрээр төрөх хөгжүүлд залуучуудаа сайхан. Энэ дээр нь болохоор одоо жангар гэдэг үгээ ингээд гэрэг болгоод. Энэ дээрээ бол ерөөсө тэнгэрийн бэлэгдэлтэй шонхор шувуу. Доороо тэгээд энэ морин уурын толгой шиг яг ийм хэлбэртэйгээр сайхан хүлэг морио. Тэгээ монголчуудын хонь энэ туурайтан амьтдыг шүтдэг. Энд нь болохоор ингээд нар сар хоёрын бэлэгдлэр ерөөдөө амьтдаа ингээд эртний нөгөө Ирвэс тэгээд энэ буган шүтэнтэй шууртай ингээд Монгол ардын баатарлаг дуусах ингэж Монголын одоо үндсэн татям гэж нар сартай буутай. Энэ дээрээ бол яг ингээд ерөөсө жангар гэсэн үгэн дээр ингээд шин үсгийн бас юм фонд гаргаж ирж бид нар ажиллаж байгаа. Ерөөхдөө ингээд Монголынхоо ингээд. За одоо хоёлаа баатруудаа ирэхэд нараад чинь Арслан ялуу хангар баатрыг та тойлын сонсож байхдаа яаж бодож төсөөлдөг вэ? Таны одоо уран саналгаар зураг болж байхдаа яаж вэ? Догшоо хар санал гэж хэм бит жишээ тийм хүнд гарч савар яаж зүрстэг байдаг юм уу тийм ээ? За гэрэл гоо хатнаас өсвөлээд нөгөө хатдын одоо дөр яаж бууж байна жишээ. За одоо энэ дэр жишээлбэл таны ингээ явах зүгээр Булангарын хөвгүүн догшин хар санал баатар гэж. За энэ болохоор ерөөсө тэр Булангар хааны хөвгүүн догшин хар санал баатар гэдэг ерөөсө цог зал ихтэй. Тэгээд энэ хоёр талаар нь энэ бүх юмнууд дээр нь бас тодорхой хэмжээний тэр туйс дотор байна л да зөвхөн нөгөө тийм сэтгэл хөдлөлөөр гэдэг юм уу хэлбэрээр биш. Нэлээд цаашаа одоо энэ дүрсийн энэ олон дүрс дотор юм хайлт хийж байгаа. Дэлхийн ерөөсө ингээд. Энэ дотроос ерөөсө бидний энэ туйлын баатрууд яаж гарч ирэх юм бэ? Нэлээд хугацаанаас. Тэгээд энэ явж байхдаа ерөөсө нүүдэлчин малчин байна. Тэр бидний ерөөсө язгуул шарилынхаа юуг л энэ дотор гол шингээх гэсэн. Тэгээд энэ дээр болохоор ерөөхдөө энэ хар үнэгний ингээ арьсаар явсан гэдэг чон одоо энэ үнэг чон тийм херс юм амьтдыг юу шүтдэг байсан тийм овгууд байж байгаа. Энэ үгээр нь энэ бас өөрөө монгол хүний тэр ов зайл ов нэгтэй. Тэгээ энэ Жангар баатрын маань зүүн гарын 3 дахь баатар шүү. Тийм гарын 3 дахь баатар. Жишээ нь одоо Арслангийн алуу арга улаан хангар баатрыг бол одоо Жангараас хүчтэй, Жангараас омогтой, Жангараас одоо нэрэн туулсан баатар гэж хэлдэг тийм ээ. Тийм. Энэ бол ерөөсөө Арслангийн арга улаан хан баатар яг миний хувьд бол хамгийн их хайртай баатар. Арслангийн арга улаан хангар гэдэг. Тэгэхээр энэ төвшин ширхий ачгээл нөгөө ерөөсөө өвөөгийнх нь нэрийг дуурсахад л бүх баатрууд энэ хааны хүү. Тэгээ удам залгасан бүх мөнгөн шигширгийн хөвгүүн гэхтэл ерөөсөө тэр сүрвч чинь за аав нь өөрөө домог болсон, өвөө нь домог болсон. Тэгээ Арслангийн арга улаан хангар гэдэг ерөөсөө 90 хүний сүлд болсон баатар гэж. Ерөөсөө амь нэгтэй Жангар баатартай хамт амь нэгтэй. Амийг нь өмнөөс нь орсож байсан. Тэгээ сүүлд нь одоо нутаг орноо Жангар баатар маань орхиод нэг хэсэг хугацаагаар явахад тэр ард орноо хамгаалж хамгийн их яруу тоо тэр гайхамшигтай үйлсийг бүтээж байгаа баатар. Бомбын орон ширээ навчилж чадсан баатар. Ард түмний хамгийн хайртай баатар. Хайртай баатар. За их сонь сайхан юм байна. Аялал үргэлжлүүлээд ярилцлаа. Тэгэхээр манай Батэрдэн зураачийн хотелд бол энэ баатар болгоно гоё тус. Яг зураачийн сэтгэлийг энэ станаг айдгуудыг хэлэхээр авлахгүй байхын аргагүй. Ягаад гэвэл зэрэг Жангарын баатруудын тангараг байдаг байхгүй. Жил нас хоёроо жидийн үзүүртэлгэнэ. Жилб бах хоёроо ганцхан Жангартай өргөнө гэж тийм ээ. Мондог өгс. Тийм, мондог өгс. Энэ бол одоо тэр тангараг, тэр үнэнчийн баталгаа. Нийт нэгэн байх. Эвтэй байхын цагт хүчтэй байхын тэр үлгэр аянда хэлэгддэг Жангар тийм. Тэгэхээр одоо Жангар тойлоо бид бас амьд талуун аялгауг нь бас нэг сонсъё гэж бодож байна. Манай Баатарч бол манай Баруун Монгол, Баруун Монголын дотроос одоо туйлсын гол автор гэж хэлж болох. Баатарлаг туйлсын уран хаачуудын удам өгсаны юм сайхан туйлч байна. За тэгээд ямар бүлгээс нь айлах гэж байна вэ? Тэгээд Жангар туйлыг одоо хөвчлэн одоо хайлж байгаа туйлчдыг одоо ингээ харж яхад бол Элэн овлаа хоолойг би алдартай туйлч Элэн овлаан хоолойг харж ялаа. Шинжааны жангарчдыг харж ялаа. Манай одоо Баяр Магны ахын хайлдаг байрлалыг харж ялаа.
За манай нутагт байсан бас ганц нэг настай улсуудын хайлдаг барилыг барьж илаа. Тэгээд ингээ бодохоор жангар дүүл ер нь баруун тийшээ хандах тийшээ бол нэг тийм дүүлж магтах маягийн хоолой их зөнхөлд. Тэгээд бидний энэ Уранхайд бол шахаа хоолой, хоржин хоолой гэж хоёр том барил байдаг. Тэгэхээр би тэр хоржин шахаа хоёрын аль алинаар нь одоогоор би хайлах гэж оролдож байгаа. Тэгээд одоо шахаа хоолойгоор нэг жангарын нэг бүлгээс би хайлъя гэж бодож байна. Сайн сайхан байна. Одоо нутагт гэдэг юм уу тархсан газрын онцлог байдлаас харгалзаад жангарын голын ая дангаар хайлна. Жишээ нь Элен авла зөвхөн хайлмаг гэхтэл Элен авлагийн ая дан гэж байна. Шавалийн даваагийн ая дан гэж байх чинь хоёр байна. Тэгэхдээ одоо манай баруун эрд юм Уранхайд ялангуяа тэр онцлогод боссон айлтар айлгаж байгаа юм шүү дээ. За сонсъё үзэгчдээ өвдөрөөс сонсъё. Гэхдээ яг одоо энэ Уранхай нөгөө хуучин түүлийн аялгуугаар хайлахаар тэр жангар бас нэг хурдан хяналттай түүл. Тэгэхээр яг тэр одоо тэр жангарын бас нэг хүмүүст одоо үзэгчд туул сонсогч хоёр нэг багц байх ёстой гэж манай хөгжчүүлийн хэлснээр тэр жангарын бас нэг өөр их нэг хэмнэлээр л ингэж тий хурц дайчин баатарлаг туулдраас жаахан орчин үеийн хэлээр хэлбэж яхаа ритмтэй байх гэдэг шүү дээ. За орчин үеийн хэлээр орсоор хэлбэл гэх мэтлэг гэлээ. Үнэхээр бол Гэсэр жангар тэргүүтэн энэ эрдөө энэ ардын оюун хувь сангаас бүтсэн бүтээл гэдэг бол өөрөө яг шижил тунгаамал юм байгаа байхгүй. Тэрнийг элдвэдэдийн будаг шунхаар будаад нэмэр тэгтсэн улмал гутаан тийм ээ. Тайгар чулууны нэг хуучны бичээсүүдийг дээрээс нь хулиган зүгээр будгаар цацсан тайдл юм болох гэдэг. Тэр язгуул шинж гэдэг бол бид нар энэ жангарыгаа телевизийн бүтээл болгохдоо ч гэсэн энийг л анхаарсан. Хязгаарч хойчлаагүй, хязгаарч хангалаагүй, хязгаарч одоо элдвэдэдийн засвар юм руу оруулахгүй байхыг хичээсэн. Тэр халимгийн цагаан зам гэдэг хүн бас нэг байрал гаргаж ирсэн. Тэр нь яагаад тэгэхээр Элен авла хоолой хитрхи шингэн байна. За тэгээд танаа Багалзуурын нөгөө хоолой шахдаг одоо энэ Уранхай хоолойгоор бид явах гэхээр бас Уранхай төлөлтөд төстэй болох гэдсэн учраас тэр хүн Туваагийн нэг хөөмичээс бас нэг тийм хариграа гэдэг. Тэр одоо хариграа хөөмийн хэлбэрийг сураад тэгээд тэр жангарт бас нэг сүрлэг шинжийг нэмж өгсөн ийм хүн байх. Одоо цагаан зам ах бит хоёр бол зөндөө одоо Владимир Каруя бит хоёр ч одоо энэ тэнд зөндөө учиртай хаалга гинэ. Окна цагаан хаалга гэж бас ярьдаг. Замыг хаалга гэж одоо халимгууд ойлгодог. Тэгэд энэ хүний нэг гол жангарт оруулж ирсэн юм бол мэдээж ардын аман зохиол энэ сайхан хөгждөг баяждаг гэдэг утгаараа тэр хүн нэг тийм сүрлэг шинжийг оруулж ирсэн. Тэгэхээр би тэр хоржин хоолой, хариграа хоолой энэ саяын Багалзуурын 3 хоолойгоор нь болж игэл залуус сургая гэсэн ийм л бодолтой байна. Зүгээр элдвэдэдийн маягаар бол хит тайзны болох юм бол тэр болсон. Энэ бол санаа. За энэ дэр бид санд гэдэг юм байна. За наран хөтөлгөө бас ярилцаа. Өвгийнхэн өвийг одоо төгс төгөлдөр сайхан бүтээл болгоод ингээд энэ шинж ухааны эргэлтэнд улам лавтаа яруулсан юм байна. Өвөгийн бодож санаж байсан зүйлээс хараахан гүйцээгүй зүйл бэ юу? Тэрний гүйцээхийн төлөө одоо зэхүүн чи одоо юу хийж амжуулж өгнө бас бусад эрдэмтэн судлаачтай хамтран ажиллах гэж байгаа зүйл байна уу? 82 онд Гэсрийг
Гисэр мэргэн хаан гэж. Гэсрэл болж. Туйлыг бичиж дуусгаад 86 онд нь Жангарыгаа бичиж дууссан байдаг. Тэгээд сая нэгдүгээрт Жангар маань нэгдүгээрт бэлэн байсан учраас Жангарыгаа эхэлж гаргалаа. За 100 жилийн одоо 2 ихрийн маань 100 жилийн энэ жил яваад ирэх жил бид 100 жилийнхаа хаалтыг хийн. Энэ үеэр бид нэр одоо гисрийн бас яг энэ Жангарлогоо адил ингэж бас сайхан ном болгож шивлүүлэх ийм төлөвлөгөөтэй явж байна. Цааш бол өвөөгийнхөө одоо зохиолын төврүүдийг ерөнхийдөө гаргана, гисрийн хэвлэн. Энэ Жангарыг одоо сонирхож судалж байгаа хүмүүст бол Жангарыг аль болохоор дэлгэрүүлэх зүгээс одоо энэ туйлчтайгаа, туйл судалдаг туйлынхаа холбооныхонтойгоо нийлээд зураач нартайгаа, уран бүтээлчтэйгээ нийлээд ер нь бол энэ туйлсыг монголчуудаа өвлж үлдээх хийн төлөө одоо бид нэр сэтгэл зүрхээ нийлүүлээд хамтдаа явъя гэсэн ийм л зорилго шуулгаж явж байгаа. За их баярлалаа. Бат Эрдэнэ хувьд бол одоо энэ нэгэн л одоо уран бүтээлч хүн чинь нэг мөрөө ингээд шуугашаагаад орчвол нөгөө шумуу шиг цаашаа шунаад нөхөс буцахын учиргүй болдог гэж шивдэ тийм энэ ч уран бүтээлч хүний нэг талын өвчиг хүүдээ тийм ээ. Жангараар өвчлсөн байна. Энэ цаашдаа яамаар байгаа юм. Сурьяга хаяны зохиол бүтээл дээр үндэслээд хүнзгэрүүлэхээр сэдэж санаж байгаа зүйл байна уу? Яг зураач хүнийхээ хувьд Жангарын төлөвийг яаж харж байгаа юм? За зураач уран бүтээл залуучуудтайгаа Монгол домог төлс гэдэг нэг холбоо байгуулсан. Тийм тэгээ ер нь болохоор зүгээр одоо уран бүтээлийг бол ямар ч зураач уран бүтээлч хүн төрөл бүрээр хийж болно. Гэхдээ туйлс домог дээр дагнаж бүтээж байгаа залуучууд дээр нэлээд анхаарлаа төвлөрүүлж байгаа. Уламжилт яг тэр түүх туйлсараа туйлс домогоор одоо жишээлбэл домгийг бол яг ерөнхийдөө туйлсын цөм юм бэ гэж анзаарсан. Ерөөсөө яг домог дээр ирэхээр нэлээд юм цөм нягтарсан илэрнэ. Туйл дээр бол илүү баялаг агуулмж нь том цараатай бол энэ чиглэлээрээ дагнаж бүтээж байгаа залуучуудаа бас цуглуулад энүүгээр бас энэ туйлаа хайлдаг сайхан хуучны дэг ёс байна. Тэр зан үйл байна. Энэ бүхэнтэй сайхан холбоо цаашдаа бас нэлээд олон улсад гарахаар бүтээлүүд хий гэсэн тийм зорилготой л ажиллаж байна да. Сайхан байна, сайхан байна. Уран бүтээлчүүд одоо мөнхийн эрэлжээ юм да. Тэгэхээр Жангар төвлийг одоо энэ хүрэн улаан дэвсгэр дээр ингэж сайхан шармалдаж гойлаасаа бүтээнэ гэдэг бол энэ өөрөө уран саналга юм. Энэ Монгол хүний сэтгэлгээний нэг гаргалгааны онцлог юм гэж боддог. Бид нар бас ноёлон Жангар төвлийг тийм Жангар төвлийг телевизийн бүтээл болгохлаа бас сайхан зураач хүмүүнтэй нийлж одоо юм шоголдож хийсэн л дээ. Тэрнээс бас өвөрмөж ялгар онцлог байна. Тэр дээд доод гурван төрөй нэгдгсэн гэдгээрээ бол нэгдгийн сайхан онцлог байна. Өвөө маань энэ Жангарын төвлийг эмгэтгэхдээ өсвөр үе хүүхд залуучууд зориулсан. За энэ бол нэгдүгээрт. Хоёрдугаарт Бат Эрдэнэ зураач маань энэ дээр бас их өвөрмөц зургийн аргуудыг хэрэгэлсэн. Яагаад гэвэл эн чинь баатарлаг туйл учраас байнга л дайн тулаан. Орчинд тэмцэлтэй. Орчинд тэмцэлтэй гарч байгаа. Гэтэл энийг нөгөө хүүхдүүд үзүүлэх гэж байгаа гэдгээр нэгдүгээрт, хоёрдугаарт Жангарын дөрүүдийг, Жангарын одоо бүлэг эхлэх болгонд тэр бүлэгт байгаа үйл явдлыг товчилж оруулсан. Тэрэн дээр одоо ёстой цусгүй хүндэтгэлийн хэлбэрээр зурж оруулсан. Энийг бол их одоо онцлог байдлаар гаргаж ирэхэд бол Батамын их нэр хөдөлмөр гаргасан. Тэгээд дээрээс нэмж яг нь үзэгч болондоо хэлэхэд бол ерөөдөө бидний энэ Сурьяга маань 100 жилийн улс энэ номыг боловсрол соёл шинжилх ухааны яамнаас ивэнд итгэж эвлүүлсэн. Хил зохиолын хүрээлэнгийн бэлгүүдээ захирал те доктор Алимаа энэ маш олон доктор Баясгалангийн олон эрдэмтэй судлаач хүмүүсийн хувь нэмэр орсон байгаа. Тэрийг бол тэр хүмүүстэй баярлж талархаж байна. За баярлалаа. Нэг зүйл орхигдсан байна. Бидний ямар бас нэг юм баримтаг байна. Баримтагтай судар шиг юм байна. Энэ маань чухам явуулсан билээ. Энийг бас энэ бол одоо дэлгээд тайлбарыг хэлчихв. За энэ маань өвөө маань өөрөө яг энэ Жангар яга бичээд тэгээд монгол үчгээр бас үлдээх гэж. Монгол үчгээрээ сайхан баримтаглаад бичиж тэгээд өөрөө монголчуудын нэг ном судар бүтээдэг тэр уламжлалт аргыг бас хүндэтгсэн байна. Хэрэгэлсэн байна. Хамгийн сайхан үтэй ном хийдэг байсан улсууд тийм. Хамгийн сайхан сэтгэл гаргаж сайхан. Өвөө маань энэ бүх номыг хийж ягаад одоо энэ туйлуудыг хайлаад бичээд тэгээд өөрөө бас товшуур хөгжмөө өөрөө хийдэг. Мөн дээрээс нь морин уур хийдэг. Тэгээд тэрүүгээр өөрөө товшиж морин уураараа нөгөө туйлаа хайлж исэн бичлэг мөртөл бас. Эндэл Монгол өв соёлоор өвчмөрөн одоо өөрийгөө Ирнэх олон талын гар өвчмөөр ингэж бичээд. Жангар туйл ч одоо нэг бараар хэвлсэн хэвлүүл юм шиг харагдаад байна. Тийм гараараа өөрөө бичиж. Одоо ингээд гараар тэгш бичдэг хүн бүх бүлгүүдийг одоо гоё уран бичдэг хүн байсан шүү дээ. Гарахгүй. бүх бүлгүүдийг ингэж гараар бичиж ингэж.
За энэ бас их гоё юм байна. Тэгээ өвөө минь Ахмад зохиолч байсан. Тий, сарын Тэгээд би бас Ахмад гэхээр л нөгөө хүүхд юм болохоор настаа болохоор л Ахмад гिचдэм байх гэж бодсон чинь үгүй юм байна лээ. Тэр бүх юм бааслаа бас. Тий. Энэ тухай нэг Ахмад зохиолчнор бол зохиолчдын зэрэг дэв ерөнхийдөө тэр зохиолчнууд байр суурь бас хэлээд хэлж байна. их цөөхөн Ахмад зохиолч тэгж ойлгогдно шүү. Тэгээд ерөн хүний нас хязгаартаа нэг 60 наснд энэ хүн 5 өөр мэрэгжил эзэмшнэ гэдэг чинь бараг 5 өөр салбар руу орлоо гэсэн үг шүү дээ. Их юм амжуулж чаддаг хүний л шинж. Тий. Одоо нэг хүний нэгэн наснд бүтээж амжимгүй их зүйлийг энэ хүн бүтээж хийж амжуулсан байна. Тий. За Сорьёго хаан оюун ухаанаас мэрэгэн гарын доороос улсан гарсан энэ Монгол гар бичмэл судраас Адис Аббатхи номын цагаан муугийн оршуултвай жангар туйл цагийн цагт үеийн өргөлжид жангар шиг мөнх оршуултвай түүнийг бүтээлцдэг, хийлцдэг, зүтгэлцдэг та бид ус мөнх байх болтвай. Тэр сайхан өрөөд оршуултвай. Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол хуультай телевиз, хуулийн бүр эхний заалтад эрхэм зорилттой болгож монголчуудын хийгээд нүүдэлчдийн бүтээсэн соёлын өв түүхийг өөрийн оронд хийгээд дэлхийд их өргөн сурталчилнаа гэсэн нэг номерын заалт эрхэм ураа зорилготой ийм телевиз шүү дээ. Энэ яг энэ зорилгын хүрээнд бид нар Шургахайд нууц нэвтрэх дэлхийд алдартай Монгол ардын уртын 50 дууны тухай зураг нэвтрүүлгийн та бүхэнд хүргэсэн. Тэгвэл одоо ардын богийн дууныхаа сэдвээр бид дуун шаглаа гэж нэртэй нэвтрүүлгийг ийм болон та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ булангараа бид ард түмний дунд мартагдж байгаа ховор сонин содон дууг судлан сэргээж дуулаж хойж үйдэн өвлүүлэн үлдэх юм зорилготой шүү дээ. Энэ удаа бараг ардын өнгийн цэцэг гэдэг дууг бид та бүхэндээ онцолж байна. Ууланд унсан цасыг урстал хайлуулдаг хурмаст өөшигний алга зүрхийг уярдл чичрүүлдэг хонгороо гэсэн бадагтай энэ дөрвөн бадаг дууны тухай та бүхэндээ үзүүлж өгүүлье. Улам жишээр дуун шаглаа болон байна. Монгол Улсын гавьяа жүжигчин соёл урлагийн сургуулийн дуул хурлагийн тэнхимийн багш Чулуун чимийг хөтлөн явуулнаа. Эртнээс нааш уламжлагдсан ирсэн эгшиглэнт ардын дууг энэ цагт үлдэн хөгжөөж түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний олон нийтийн телевиз. Дуун шаглаа. Өнөөдөр бид бараг ардын дуу өнгийн цэцэг гэдэг дууны тухай ярилцахаар хүрэлцэн ирээд байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт соёл урлагийн их сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн хөгжимчин багш нар дуучин Цэн Дайвш, за соёл урлагийн их сургуулийн багш, соёлын өвийн төвийн зөвлөх соёл судлаач Юндан-Бат нар хүрэлцэн ирээд байна. Ер нь та энэ бараг одоо ясны тухай, бараг дууны тухай эхлээд нэг товчхон яриач. Монголчуудын дууны угс хаатны бүлгүүд дундаа энэ манай бараг ястангууд бол энэ дуу хөгжмөрөө бас
өөрийн нүүр царайтай ийм одоо арт юм гэж хэлж байна. Дуу сайтай богино дуунууд олонтой. Манайд бол энэ бараг одоо яснууд эмчний энэ цөөнх оршиж байгаа сум бол цөөх л дээ. Манай энэ Торонто аймгийн хөлбөмбөр сум, цаана 3 заал сум. Тэгэл тэгтэл одоо энэ баргын ард түмний тэр одоо ардын аман бэлэг, ардын дууны нүүр царайг бол тэрөөхөн одоо цөөхөн сум гэхгүй, цөөхөн одоо энэ угсаатны бүлгийн цөөхөн төлөөлөгч байгаа ч гэсэн энийгээ бол бүрэн илэрхийлж чаддаг гэж санаж байна л да. Бид нэр бараг ардын дууны тухай ярьж байгаа юм чинь энэ өнгийн цэцэг гэдэг дуу бол энэ газруудаар явж байгаад сонсоогүй шүү. Тийм үү. Тэгэхээр энэ ховор дуу байх юм. Яаж хаанаас олж яаж сэргээвэ? Энэ бол нэг 1958 оны нэг ардын дууны төвөр байдаг юм аа. Тэр цоодлогой за тэгэл хээцрийн цоодлогой манай нөгөө уртын дуучин цоодлогой чинь солин цоодлого гэдэг хүн чинь лотхон шүү дээ. Тэдний л одоо сонгуулсан дуу бах та. Хүмүүсийн эмгтгсэн нэг юм жижигхэн ном байдгийн. Тэр номон дээр энэ дуу бол бараг ардын дуу өнгийн цэцэг гэж бичигдсэн байдгийг. Тийм. Тэгээд энэ их шиг бичээс гэж сайхан юм да. Энэ үгийг харъя л да хоёлаа. Ер нь бол одоо энэ дөрвөн бадагтай. Эхний хоёр бадаг бол одоо энэ нөгөө нэг хайлар мөрөнгө дуу байдаг шүү дээ. Тэр дууны үгтэй адилхан байгаа юм да. Уулан дунсан цасыг урастал хайлуулдаг хормост уушгирны алаг зүрхийг уяртал чичрүүлдэг хонгороо. Шилдэр бусан цасыг шингэтэл хайлуулдаг хормост цээжний алаг зүрхийг чичрүүлэн цохилуулдаг хонгор гэж байгаа. Тий. Эхний бадаг бол ерөнхийдөө нэг иймэрхүү тийм нэг хайрын шинжтэй одоо нэг тийм ойр нилээн тийм ойр татна тий. Юу одоо юу гэдэг нөлөөлж байгаа тийм шинжтэй тий. Эхний хоёр бадаг бол нэг иймэрхүү сүүл дараагийн хоёр бадаг бол арай өргөн утга агуулж байгаа юм шиг тий. Ингээд уншаадах. Өнгийн цэцэг өвлийн сардаа хуурдаг юм а. Өнгөтэй гоёд нь болоо юу? Өөрлөө харах болоо юу гэдэг нэг асуулт байна. Ягаад өөр тийш хараад эхлэх гэсэн чинь янз янзын цэцэг намрын сардаа ганддаг юм а. Янзтай гоёд нь болоогүй юм а. Янгийн ирэхээр болдго юм а гэдэг дотоод мөн чанар нь оруулсан. Тэгэхээр энэ дуу бол нэг үг нь ийм тэгээд аян ийм одоо бүг ая хоёр нь бол хоорондоо үнэхээр хавцалцсан юм байна. Тийм учраас бол эхний хоёр бадаг бол ерөнхийдөө одоо ингээд бүр нэг тийм хувийн одоо дотоод хүний дотоод сэтгэл тий дараагийн хоёр бадаг бол ерөнхийдөө агуулгын жоохон нэлээд томроод ер нь амьдрал гэдэг чинь бол одоо ер нь өөрийн гэсэн жамтай тэр чи одоо сэтгэл гэдэг бол сэтгэл ирэхээр одоо ер нь юм болгон сэтгэлд бол захирагддаг аа гэснийг бас сэтгэлээ дагаад хүн амьдрдаг аа гэсэн тийм нэг утга агуулдаг шиг надад санагдаад байгаа тийм ээ. За тэгэхээр хоёлаа дууныхаа эхний хоёр бадгийг сонсох уу. За хайдуулдаг ормаста ошигни ядаг зүрхиге ояртад чичрүүлдэг шиддэр буса цасиге шингээтэд хайдуулдаг хормаста цэжний ядаг зүрхиге чичрүүлэн цогтуулдаг хонгорми.
Дуу минь дуртайхан дуу минь дүүлэм талын минь уянга тайхан дуу минь эцгийнхээ гэрт их шилхийн сонслоо эмнэгхэн залуудан сэтгэлэн уйраалуу. Ерөөсөө л монголчууд бол эртний түүхээс эхлэл бие биентэйгээ одоо газар орны хувьд ч амьдарч байгаа нутаг дандаа салгаатай бие биентэйгээ одоо ойр дөт явсных энэ аман бэлгийн ардын дуун хоорондоо бие биендээ нэг хингсэн байдаг юм болов. Өнгийн цэцэг гэдэг дууг манай залуу дуучин Цэн Давиш дуулж байгаа. Манай ардын богино дууны ангийн одоо анхны төгсөгчдийн нэр. Тэгэхээр энэ дууг одоо дуулахад ер нь ямар шүү сэтгэл төрсөн өөрөө тэр тухай бас ярил сонирн байна. За тэгээ энэхүү бараг ардын өнгийн цэцэг гэж дуу маань дуулахад бол их уянгалаг нот одоо царааны хувьд бол их жижигхэн хэрнээ. Их тийм том айхтар тийм хоолой хүч шаардаад байхгүй. Тэгээд жижигхэн хэрнээ айгүй тийм утга агуулгын хувьд өргөн их гүнзгий утга агуулга агуулдаг. Ерөнхийдөө манай бараг ардын дуунууд их тийм уянгалаг их өргөн утга агуулгатай. Тэг ерөнхийдөө зүүн Монгол ардын дуу, бараг дуу, бүрээд дуу, үзэмчин дуунууд маань ерөнхийдөө тиймэрхүү дуунууд байдаг. Нотны хувьд энд бат багшаа та одоо харж штэ ер нь ингээд жижигхэн байгаа. Тэгээ энд нэг энэ хідэн нотны хөдөлгөөнүүд нь яг нэг ижил юм ингээд давтаад л байгаа байхгүй. Тэгээ нэг юмыг ингээд сургаад ч байгаа юм шиг, номлоод ч байгаа юм шиг тийм ээ. Бүр хүний сэтгэлд ингээд нэг хатаах гад ингээд оролдоод байгаа юм шиг нэг тийм хоног тий. Тэгэхээр энэ давтагдаад байгаа хэрнээ нь ерөөсөө нөгөө үгийн утгын энэ аялгаа өөрөө илэрхийлэх чадaltaй. Ингээд таагт болгондоо нэг юу ингээд давтаад байгаа юм шиг мөртлөөсөө хүнд очихдоо энэ бол нөгөө үйл явдал өрнөөл за энэ одоо дуу эхэлж байна, өрнөж байна. За ингээд энэ тайлал болоо гэдэг нь ойлгож байгаа. Тэгээ ийм дуунууд бол байдаг л да. Жишээлбэл ижилтэн ганцхан шар морой хөгөл падар тусах дараа пагэл тус пагэл оо дөрөв юм төмөр фраз юу энэ хэсэг өгүүлэмжүүд нь цөмөр нэг өнгөн дээр дуусан мөртлөөсөө тэр хооронд тэр амьдралын их олон юм өгүүлээд өнгөрдөг шиг энэ дуу бол ингээд дарара дарирара дарара дарирара энэ бол яг хүүрний бүр ингээ яриад байгаа юм шиг. Дараа нь хариулж байгаа юм шиг. Тий, яг яриад бүр хилээд байгаа юм шиг. Үг гэдэг нэг мундаг юм байна шүү дээ. Энэ үг чинь өөрөө дагуулад энэ үеийг дахин давтагдаад байгааг хүнд мэдрэгдүүлэхгүйгээр ингээ цааш нь аваа явчихдаг юм байна. Ардын дуу гэдэг чинь энэ нөгөө үг гэж нэг чухал юм байна. Тийм учраас тэр аяыг бол жижигхэн гэж ер нь голох хэрэг байхгүй тийм ээ. Тэгэхээр ямар ч жижигхэн юмыг аваад их сайхан том юм болгоод энэ утга агуулганд нь тааруулаад дуулах юм бол дуучин хүн ямар ч дууг сайхан уран бүтээл болгож болно гэж. Ийм том санааг ил хэрэг. Тэгээд өгтөйгөө ийм авцалцсан байна гэдэг бол энэ дуу бол одоо манай уран бүтээлчд эзэмшээд цааш нь ингээд үе үедээ дамжуулаад явбал энэ дуу бол одоо өнкрөөд үлдэх нэ. Урын санд нэг уран бүтээл орлоо гэсэн. Дуучдын урын сан баяжхад хэрэгтэй байна. Түүнээс гадна манай энэ саадны бүлгүүдийнх нь энэ одоо аман бэлэг бас цаашгаа энийг хадгалагдаж үлддэг. Тэгэхээр их буянтай юм хийж байгаа юм байна. Энэ залуу дуучид маань бол урын сангаа одоо баяжуулах талаар бас эрэл хайгуул хийж байгаа юм байна. За ингээд бүгдээрээ дуугаа нэг бүтнээр нь сонсъё да. Манай сонсогч ч гэсэн бас сэтгэлд нэг хоногшоод авах хэрэгтэй. 오간다 보상 사시게 오라스타 해도딱 오르마스타 오시기니 아박 소리기게 오야타 지치러올 때 홍고름이
시리der 보상 사시게 신게대드 해돌딱 오르마스타 세진이 아닥 조르히게 지치로댕 철골딱 홍오름이 옹공기 세세게 어디가 살다 헐뜨기만 옹긋해 거이던 볼도도 오르둔 하락 보도요다 양자양지 세세게 남리한 살다 간버뜨기만 양스태고이yor 고두비용마 양무기에리히 За дууга бүтнээр нь сонслоо. Танд юу бодогдож байна бас нэмж хэлэх юу байна? За энэ дуу цаашдаа бас манай ардын авьяаснуудын манай дуучдын урын санд одоо дэлгэрээд тэгээд манай нутаг орон даяар бас дуулагдж байгаасай гэж бодож байна. Нэвтрүүлгийн зорилго ч бас тийм байх. Дуу минь дуртайхан дуу минь айдаа дуу минь ад тайхан дуу минь аглаг талын минь аялгүй тайхан дуу минь амрагхан чамдаан аяланхан өглөө алагхан зүрхийн уйраан татлуу. Монгол өв соёл хөтөлбөрийн маань энэ дугаар үүгээр жаргаж байна эрхэм хүндэт үзэгчдээ. 100 намрын 6 сард Монгол оронд маань болсон урлаг соёлын, уламжлалын, түүхийн, сонин сайхан наадам арга хэмжээнүүдээс тоомлон бэлтгэсэн нэвтрүүлгийн таавдандаа хүргэлээ. Бидний нэвтрүүлэг та бүхний таашаалыг хүлээсэн гэдэгт итгэж байна. Дараагийн дугаараар олон сонин сайхан мэдээлэлтэй, түүхийн сонин сайхан улбаатай, сурвалж судалгааны баялаг сайхан өв сантай иргэн уулзцгаая. Түр баяртай үзэгчдээ.